өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5-7 компани 9 удаагийн офтек гэрээ байгуулсан байдаг. Одоогоос яг 1 жилийн өмнө нүүрсний хулгайтай холбоотой улсын их хурлын хэн шалгах төр хороо байгуулагдаж энэ гэрээнүүдийн тэр дотроо нүүрс худалдаа авах үнийг яа тогтоосон юм бэ гэдэг асуудлыг 1 сарын турш ярьж улмаар энэ нүүрсний хулгайтай холбоотойгоор 2024 оны 1 сарын 16-ны 09 дот улсын их хурлын тогтоол гарсан. За тэгэхээр улсын их хурлын тогтоол бол хууль тогтоомжийн нэг хэсэг бөгөөд засгийн газар бас баримтлах ёстой. Энэ 9 дот тогтоолын 3-т Эрдэнэс 5-7 хувьцаат компани болон төрийн болон орон нутгийн өмч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй компани үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт төслийг санхүүжүүлэхгүй байх, хоригдох арга хэмжээ авах гэдэг заалт туссан. Миний хувьд оны өмнө Монгол Улсын ерөнхий сайдад хандаж энэхүү нүүрсний хулгайтай холбоотой гарсан улсын их хурлын тогтоолын хэрэгжилтэйг заалт нэг үрээр асуулга авсан. Энэ тогтоолын хэрэгжилтэйг 2025 оны 1 сарын 17 хэг дороб 156 тоот алдан бичгээр 64 хуудастай ирсэн байна. Саяны миний уншсан заалт хэрэгжилт байхгүй байна. За мөн энэ China Energy-тэй холбоотой хэлэлцээрт нүүрс худалдаа авах гэрээтэй холбоотойгоор Эрдэнэс 5-7 5 бүлэг ордоос аль ордоос гэрээг энэ нүүрсийг зарах гэж байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй. Тухайлбал энэ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Эрдэнэс 5-7 компани нүүрс баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар Эрдэнэс 5-7 цанхийн дараа орох 400 их найдын нүүрсний нөөцтэй Бортегийн уурхай нүүрс борлуулах худалдаа авах монопол эрхийг Адмирал компанид давуу хэрэлтэлтэй олгосон. Энэ нь хууль тогтоом зөрчсөн бөгөөд энийг хүчингү болгохыг засгийн газар даалгаж шийдвэрлэсэн. 1 жилийн хугацаанд энэ улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлээгүй гэдгээ сая засгийн газар энэ бичгээр ирүүлсэн байна. Тэгэхээр би энэ асуудлыг нүүрсний хулгайтай асуудалтай Монгол Улсын засгийн газар эвлэрч байгаа бөгөөд улс төрийн манлайлалын хувьд нүүрсчтэй энэ гарт бүрэн эзлэгдсэн байна гэж ойлгож байна. Нүүрсчтэйгээ тэмцэх улс төрийн легитим байдал танаа засгийн газарт байгаа мó? Энэ хэлцээрийн заалтанд орж ирж байгаа жишээлбэл 3 дахь заалтанд хоёр талын өмнө нь байгуулж байсан нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний жишгийг харгалзаж үнийг тогтоох гэж байна. За би энэ Эрдэнэс 5-7 компани нүүрсээ үний яа тогтоосон бэ гэдгийг өнгөрсөн онд нүүрсний сонсгол дээр асуугаад олж чадаагүй. Аргачлал байхгүй Сэргчаан гэж даргал тогтоодог юм бэл. Яа тогтоодгоо хэлээгүй. Тэгэхээр тийм аргачлалаар энэ дахиад нүүрс худалдаа авах гэрээгээ хийх гэж байгаа юм уу? За нүүрсний сонсгол хийгдээд сүүлийн 1 жил нүүрсний хулгай хийсэн гэх энэ компаниуд намайг шүүхтэд 1 жил болж байгаа. За өнгөрсөн 7 хоногт миний би бүтэн жил шүүхтэд нийслэлийн иргэний эргийн давзаалдах шатны шүүхийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 210 дороб MA 2025 дороб тэг 33 тоот магадлал гарсан байна. За энэ магадлалаар сая яригдж байгаа нүүрсний хулгай хийсэн гэх компанийг миний бие гүтгсэн нь гүтгээгүй байна гэж шийдвэр гарсан. За тэгвэл тэр хүмүүс хулгай хийсэн гэдэг нь би шүүхээр эцлээ тогтоогдсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр эн чинь аль нэг тал нь гүтгсэн бол аль нэг тал нь буруутгах ёстой. За би гүтгээгүй гэдэг нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдсон бол тэр хүмүүс нүүрсний хулгай хийсэн гэдэг нь нотлогд шүүхээр би тогтоогдлоо гэж ойлгож байгаа. Тэгэхээр засгийн газар өөрөө энэ асуудал дээр ер нь
миний анзаарч байгаагаар нүүрсний хэрэг ярьж байгаа зүйл ерөөсөө харагдахгүй байгаа. Нүүрсээ заръя л гэдэг байгаа. Би нүүрс зарахгүй гэж ерөөсөө байр суурь баримталдаггүй. Монгол улс зарах ёстой, хөгжих ёстой. Тэгэхдээ нүүрсний нэгэнт тогтоогдсон хулгайчдаа хариуцлага тооцохгүй. Одоо хүртэл гар хөл нь болцсон. Тэднэрээрээ нүүрсний гэрээ байгуулахыг би дэмжихгүй байна. Би дахиад хулгай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ улсын их хурлын танхимд Монгол улсыг хөгжүүлэхгүй гэж байгаа нэг ч гишүүн байхгүй. Бүгд хөгжүүлье гэж байгаа. Нүүрсээ заръя гэж байгаа. Төмөр замтай болъё гэж байгаа. За засгийн газар бас үйл ажиллагаанд өгүүлэлт хийгээсэй. Энэ PR нь хэтрээд байна. Тэгээ энэ улсын их хурлд нэг хэдэн нүүрсчдийн мап байгаад нэг бүлгэлгээд. Тэгээ тэр нь гацаагаад байгаа. Туван сайд бол алдагдсан боломжийн тухай ярьсан. Та чи хэдийн их найт төгрөгийн өнгөрсөн хугацаанд алдагдсан боломж байж Монгол улс Монголын ард түмэн охирлоо гэж мэдэгдээд байгаа байлээ. Хэн охироос юм? Эзэн биетэй нэртэй нэр. Тэгээ эзэн бийгүү. Тэгээ янз бүрийн юм төсөл одоо гэрээ хэлцээр орж ирэхээр энэ дотроос нь асуулт сунгуутл энэ нэг мафийн гар хөлч юм шиг. PR-ын дандаа тэгж явдаг. Тэгээ юмд бас хэмжээ хязгаар гэж байдаг шүү. Тэгээ энэ одоо жишээлбэл China Energy-ийн хэлцээртэй холбоотой засгийн газар нэг захиалах нэвтрүүлэг хийж бүх телевизээр цацлаа. Тэгээ энийг хөтлж байгаа хүн нь Амундра бол өнгөрсөн онд болсон тэр нүүрсний хулгайтай холбоотой сонсгол дээр гэрчээр дуудагдсан этгээд. Эрдэнэс таван толгойтой холбоотой хамгийн том офтек гэрээг хийсэн компани захирал. Тим хүн засгийн газрын PR хийгээ сууж байгаа. Тийм учраас би итгэхгүй байна гэж одоо олон удаа хэлж байгаа. Бортегийн тэ холбоотой адмиралын ордыг яагаад энд одоо авч үлдээд байгаа юм бэ гэдэг дээр би хардлагаа асуулт хэлбэрээр асууж байгаа. Одоо хүртэл Эрдэнэс таван толгой компани удирдлагуудыг би сонирхлын зөрчилтэй байна л гэж хараад байгаа. Нүүрсний улгаатай холбоотой асуудал дээр хуруу байтугай хумс хөдлөхгүй байгаа. Харин тэнд холбогдсон нөхдүүд дандаа албан тушаал дэвшиж шийдвэр гаргах төвшөнд ажиллаад байгаа. Үг яриа биш үйлдэл харуулж байгаа. Би тэгэхээр үйллээр нь дүгнээд байгаа. Тэр үний асуудлыг яагаад энэ тодорхой байдлаар оруулж ирэхгүй байна вэ хэлцээр дээр. Хэрвээ ард түмэн санаж байгаа бол энэ үнийг тогтоож байгаа асуудлыг яг бүтэн нэг өдөр ярьсан байхгүй юу? Яагаад хил дээр $100 гарчаад байгаа нүүрсийг та нар $60 гэрээ хийгээд байгаа юм бэ гэдгийг би одоо Эрдэнэс таван толгойн бүх төвшөнд асуугаад хариулт өгөөгүй. Сэрэгчан гэж захирал мэддэг бол таарсан. Тэр нь булцсаар байгаад дууссан байхгүй. Одоо яг тэр аргачлалаараа үн тогтоох гээд байгаа байхгүй.